Дундаа бүх цагаа зарцуулах л байна да. Одоо баталд ч дундаа цаг зарцуулах чинь тий. Тэгээ fuck battle. Fuck rap төвчээ. Энийг асаж байгаа юу? Асах байл гэдэг. Энэгээр хэлээрээсээ бичлэгээ эхэлж штэ. Йоо, сайн байцгаана уу? Сайн нэ. Моника байна. Payback байна. Ихтэй зүүн. Season 3-ын очроо байна. За би RD байна. Би Тэм хөлөл байна. Тэгээ Reftive season 1-ийн хаалтаа шатн дээр яг шиг Эвтиг Battle Bros дээр ирсэн байна. EPT дээр бид бүхэн хийх гэж байна. Энэ машинаас надад сонирхолтой санагдаж байна. Тэгээд эхлүүлцгээе. Let's go. За энэ хөө хамтдаа сайхан реакшнда орцгоё. Яа. За, season-ийн хаалтаа шатсан. Энэ бас гоё ихэлдэг те. Сайхан дурсан юм шиг л та. Лава штэ те. Яг 20 дахад Монголын хамгийн өндөрт болж исэн батал. Тэгээ цагаан сарын өмнө яг бүртгэлээ аваа. За одоо энэ харж ивэл Энэ байна. Энэ байна. BB Young байна. Төрөө байна. За өөр чиг мэдэх хүн бол алгаа. Энэ чи ийм устай юм те. Тийм байсан байна шиг. Өнөөдрийн чиний үздэг хүн чи тийм байсан биш шүү. Стизер байна. Стизер байдгүй яг. Энэ мэдээж 17 байна. Энэ үе чи халзаа гэдэг нэртэй байлаа бас л. Энэ гурвын яг урд талын судалт мэн сууж байгаа байхгүй. Чамайг яагаад аваагүй юм бол гэж. Мэн авсан камерын доор Би ч яах вэ? хоёулаа чишээ хадсан. Чи яах вэ? Энэ малгай ийм учиртай. Энэ малгайг тайлбарлаж. Мэн нөгөө нэг ус халдсан байсан. Яад гэдэг юм гэж байгаа бах тэгээд. Ургаж амжаагүй. Яг нэг юм өрвийцөө яг ингээд дөнгөж ургаж хилчээсэн үеэс болохоор нэг малгай усгүй болохгүй. Тэгээд мэн чи дараханд те эрэхтэй гэртээс нэг малгайг аваад углаал гарсан. Тэгээд за тэр энэ малгайтайгаа дуусч тийм үү гэж бодож исэн. Би чамайг харчаал яг яаж явж байгаа гэж. За үлээч тийм ээ гайг үлээсэн шүү дээ. Next band. Энэ хүмүүс энэ чи нэс гурд орж ирсэн хүмүүс суучлаа. Өгтөд ажиглаа сууж ирдэг гэсэн байна шүү дээ. Popstar шүү дээ. 17. Бүгдтэй. Авчи. Сонирхолтой байна. За тэгээд хипхоп тайлбар дуртай залуучууд ирсэн байгаа гэж бодож чинь тэгээд миний хувьд бол рэп батл гэдэг бол хэрүүлээс тийм англи зүйл. Энэ бол үнэн шүү яг. Одоо жишээ нь комментар айгүй хүмүүс ярьж байгаа шүү дээ. Хэрүүлээ өөр газар очиж хиймээ гэж хааш. Монгол одоо энэ залуучуудын хэрүүлээр дутаагүйгээд одоо батл хэрүүл хоёр бол шал өөр зүйл. Батал тэгээ илүү креатив байдал шаарддаг хүнээс ухаан шаарддаг, судалгаа шаарддаг. Тий, одоо та нар бол жишээ нь үзэж байгаа хүмүүс ч юм уу яг хэрүүл гэж бичиж байгаа хүмүүс бол жишээ нь хүнтэй хэрэлддэг хизээж үг гэж хэрэлддэггүй үстэй та нар. Халаа шүү. Шок. Тийм урдаад. Энэ дээр хоёулаа дахиад юм хэлэх шаардлагатай. Бас хилцэн дээр хаа одоо. Тийм. За чи эхлээл мэн дээр. Би болохоор тэгж бодож. Одоо ингээ YouTube дээр бичлэгүүд тавигдахаар бол ер нь хүмүүс гоё ойлгоод байгаа байхгүй. Тэгээ ингээ пэйж хуудсуул дээр ч юм уу ингээ Facebook дээр тавигдахаар ингээ янз бүрийн хүмүүс орж ирээд ер нь бид нар ер нь нэлээд хараалгадаг тэн дээр бол тий. Энэ бацаанууд одоо хэрүүл хийж जैन талбай дээр очиж агсаач тий. Залуучууд нь ингээ явж явах ч гэж тий амар комментүүд явж байгаа. Хаа тэгээ авраач тий. Тэн дээр болохоор ер нь би тэн дээр тэгж болт. Ямарс нэг хипхоп сонсдог хүмүүс бол ойлгочод байгаа тий. Холболт гэж юу байдیں۔ Тий. Тэгэд яг тэр ойлгохгүй байгаа хүмүүс болохоор зүгээр нэг ганц удаа ч гэсэн бас сэтгэл гаргаад судлаад үзээрэй тий. Юу болоод байгаа юм. Wordplay гэж юу юм, punchline гэж юу юм тий. Би тэгж л боддоо. Тэгэд үнэхээр ойлгохгүй байвал яг судлаад ойлгохгүй байвал дахиж битээ үзээрэй л гэж хэлмээр байна. Мэн болохоор энэ тэр Black Squad ч угаасаа пэйж ингээд анханасаа хипхопыгоор явцсан тий. Тэр угаасаа тэр пэйжийг дагдаг хүн хипхоп болохоор тэнд угаасаа комментууд арай эргэн давуу бах нь ойлгомжтой. Тэнгүүд батл бол хэрүүл гэхдээ бичээд за хэрүүлээж болно. Тэгээд ядаж гоё сүүл холбоод креатив хэрэлдэж байгаа байхгүй. Тэр нэг захын хүн дээр очсноо тэгж хэрүүл шаахгүй штэ бас. Тэгэхээр гоё хэрэлдэж сураараа хэрэлдэг гэвэл манайс ер нь бол нэг үгээр хэлэхэд бол батл гэдэг бол хипхопын нэг элемент байгаа. За баярлалаа. Тэгээд олон таван үггүйгээр юу ийх гэж цугалцгаас одоо яг түүнийг хийцгээе. тэр үе. Эстетрик гэхдээ би сандын ба цаа чи бүтэн фри явдаг байхгүй. Ингээд ардын урд нь зогссон цаа. Тэ. Яасан хийсэн би чиний өглөө өдөр ингээд сүүлийн өдөр яасан хийсэн гэ би гайхаад
Яга хүмүүс фри яваад идэм бол гээд 17 бас фри явдаг үлээ яадаг үлээ. Тиймэрдүү юмуудыг амар гайхсан. Ер нь фри явсан хүн энэ дэр нилээ их байсан. Тийм. Гэхдээ эн чи бас нэг шалгаруулж байгаа шалгаруулалт юм чи бас нэг жоохон бэлдээд ирсэн бол ямар вэ гэж бол бодсон. Одоо эндээс харуул мовчигийн нүдний юу үрчлээ гарч болж байгаа юм шиг байна. Тэр нэг Сиснигийн хаалттай шатнд айгүй гоорчсон. Хоёрт бол айгүй баг гоорсон байдаг шүү дээ. Тийм тий. Гурыг үзээгүй гэхдээ бас нэг ороогүй. Зүг гэж байдаг юм чамд Яа, fuck арт. Амар гой залуу Байсан шүү гэж. Байсан. Замшид. бас хөөрхөн хичээл заачлаа шүү дээ. Чи мундаг штэ битгий гоо нэг ланаа цаа. Зүгээр л чамд хитрхийс авирсан. Алхам тий. Тий, даваад талаа тий. Архангаа. Чиний дэргэд өөрийгөө рэпер гэж ярмаар. Би бол чиний рэп хийж чадна гэж эргүүцний чиг хармаа. Даваад талаа бол анханасаа л сайн биж үү. Саяны лайндаа сонсоход бол би яг сайн бодлоо л доо. Миний анхны чам дээр хэлжсэн юмнууд ч ямар назар оруулчихаагүй юм те. Би бол rocket вэ, чи бол gauge гэж яах шиг те. Гэтэ мань нэг юм анзаарсан. Тухайн өдөр угаасаа нөгөө нэг югаар мань шаацсан шүү дээ. За баяр үргээ. Тэнгүүт дараа нь мань ингээ бичлэг үздэг байхгүй. Ар дээр үүдээ мань гоо мань шаалгалтай. Тэр бичлэг бас яваад байгаа юм тий. Үгүй надаа байдэ. Зүгээр тэгээ тэр юугаа үзсэн чинь. Устгаарай гэсэн. Мань устгасан. Төрөө байна. Гэтэ ичмэр л үлээ аль талтай. Сүргэн шааж шүү дээ. Ингээ баатал дээр ирээд алыг гэж бодсон чинь арай өөр юм шааж шүү дээ. За, рэп төвчгийн хамгийн анхны фристайл. Виктор зэвжсэн үү те? Мань хайх шүү дээ. Таны бол тэр юм одоо ч үгүй харж байгаа юм. Яалч өөр хүн биш юм аа гэж. Тэндээс чи гарсан олон хүнд сайхан уран бүтээлчтэй байгаа. Батлаас гарчсан хүмүүс юу гэж Rocket Bay, GK, Thunder, Mabra 113 бол бизнес Sigor, Steam. Ингээд чи саний хэсүүн өвнүүдийн нэрнүүдээ ингээд эргээд харуул дандаа чанартай рэпрод л ясан юм тийм үү? Тэгэхээр батл чи рэпер хүмүүс тусдаа гэдэг байсан. Батлаас хэрэг биш юм биш үү те. Батлаас гарна гэдэг нь магадгүй одоо батл дээр үзэх хэрэгтэй юм аа үзчихэд одоо дараагийн төвшөндөө скилт рэпер болдог юм болов. Гэтэ одоо цаг арай нэг өмнөх цагаас арай өөр гэж бодож байна. Одоо яг нэг юм үг сайн байлаа гэд магадгүй бас сайн рэпер биш болсон. Одоо Rocket Bay те өөр чадварууд те. Ах нарын үед болохоор ингээд үг сайтай л тав гэж гарч ирдэг байсан болж байна. Рэпер хүнийг батл хөгжүүлдэг гэж бодож байна те. Eminem бараг дэлхийн хамгийн том жишээ Ер нь те. зөндөө хүмүүс байна те. Next цагаан богдсон шүү дээ. Гэхдээ чи би хоёр маань Гидүүгийн гинжин шиг ууст. Энэ үедээ зандан байсан гэдэг байгаа шүү дээ. Адагсаад тэр гар утсаа барьдаг. Ер нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр л амар муухай харагддаг. Өөртөө ихтгэлгүй харагддаг. Очлаарай. Чи ихтэй ер нь гар утас ашиглахгүй хэвчтэй баг. Үгүй Энэ сизон дээр бол ашиглаагүй ер нь бол хоёр батал дээр л ашиглаж байсан. Нэг нь season-ийн special. Тэрэн дээр нөгөө газ дээр тарсан маань нөгөө нэг өмнөх өдөр нөгөө хэлсэн. Үнэхээр цээжлэггүй. Сая Last X дээр болохоор чам дээр болохоор уцаа гаргаж ирж харчаад ингээ кремалаад тэг юм аяад байсан шүү дээ. Last X дээр болохоор жоохон нэг юм юу гарч ирлээ. Би одоо ингээд нэг хурган ингээд холболт яваад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр холболтууд дээр ингээд цээжлэхэд одоо чиний шиг гэх юм чааш. Ер нь ингээ панч ингээ сүлдээ тий. Уртлын үгийг алтлаа гэхэд өөр үгээр орлуулад хэлчих болно. Тэнгүүд ингээ холболт яваад ангууд холболтын нэг үгийг алдчихвал тэр чигтээ алдаад байгаа байхгүй. Тэгээ яалтчгүй хараад би бас батсан байхгүй. Одоо season 1 2 дээр би ч тасралтгүй утсаа харж байгаа байхгүй. Бичлэгүүдээ үзэхээр тэгээд утсаа харахгүй байх чинь бүр амар том ялгаатай юм билээ. Би ч одоо энэ season дээр утсаа харахгүй явъя гэсэн бас нэг юутай авч байгаа. Тэр чинь Утсаа харахгүй бол батлж чаа. Тэгээд ялгаа нь гэвэл илүү өрсөлдөгч рүүгээ сайн хандаж чаддаг. Тэгэхгүй бол яг нэг утастаагаас үлдээ баталтаач байгаа юм шиг тий. чаатлаад байгаа мó гэдэг. Юу ч гэдэг яг нэг тэр нь орход илүү юу байдаг гэх юм утсаа хараагүй нь орход илүү дөхөн байдаг панчлайн илүү хандаж хэлж байгаа учраас тийм тэгж бассан би бол. Уцаа битгий хараарай. Одоо энэ 8 мөр чэйжлэх гэдэг дээр нөгөө ягаад ингэ баталчиж явах утас харах гаддаг вэ гэвэл ингээд дууны одоо ингээ 16 мөр чи ингээ хоорондоо уялдаа холбоотой ингээ шууд нэг сэдвтэй 16 мөр өгөөс бадлах ч нь болохоор тэр нөгөө нэг 16 мөр нь болохоор ингээд 8 өөр төрлийн мөр байгаа шүү дээ тий. Тийм байдаг юм. Чинийх нэг биш үү юм уу?
Би тэгж ойлгоод. Тэгэхээр юу одоо жишээ нь ингээд Дарааллаа ингээд үг цээжлэх дээр одоо өөр байгаа шүү дээ. Одоо жишээ нь би бол ер нь бол хизээч үг мөг цээд яг ингээд хичээн зөө амар. Одоо яг Сиснигийн EP1 дээр чинь амар хичээж зөөхгүй. За цээжлэн гээл 2 3 хоног юмс үн бэлдэж байгаа. Тэгэл үн ингээд уншаал болчих жоохгүй. Цээжлцэн ингээд ороод яг бааталтангууд үгээ мартчих жоохгүй. Хань яг тэгдэг тий. Ер нь бол бас хэцүү. Тэрний 8 мөрийг цээжлээд ирэхэд рэпер болно гэж бодож байгаа, дуу ин гэж бодож байгаа, энэ тоогоонд алдцсанаа гэж бодож байгаа бол тэр нэг 8хан мөрийг цээжлээд ирэх хэрэгтэй. Нак нукок гэж дакак гэдэг юм Вьетнам бичлэг байдаг шүү дээ. Яг тэр шиг шахах хэрэгтэй байхгүй. A few moments later. Чи бол зүгээр эвдэрсэн машиныг наклаад дугу. Гэхдээ өмнөх баалчиг гоо шааждаг шүү. Нак дугу, накатак дугу. Энийг бэлтгэнээс үзээрэй. Эпизод 4 4 дээр тийм. Виктод Вьетнам шиг шаа. Тэг яг нак дугу гэжтэй шүү дээ. Би яг энийг үзчихэл энэ дандаас BB-анг бол нэлийн юм байна даа гэж бодчихсон. Маа мэм биш үү? Жинхэнэ залуу тий. Жинхэнэ цааш болгоно тэр артист дуу хийдэг. Дуу уран бүтээл хийдэг хүн BB-анг хэрвээ энэ зүйлийг үзчихвэл юмаа хийгэрээ гэж хэлдэг. Бид нэр чамайг маш их сандаг гэдгийг бас ташимд хэлмээр байна. BB-анг энэ MP-н байсан алдаа шатны. Тийм. Одоо Омегаах мовчаах ч нэгээр BB-ийг сонсон. Драфтын нэгээр энэ ална гэ тэ газтай машинд дэлбэлж шүү гэдэг. BB-анг бол энэ үед дээр цаа чин цас дуудлын цагаан барсан байсан. Ирнэ бас яхаа зүгээр олон төрөй үүчлэг одоо хүмүүс биш. Тэгээ Сногүнс ч одоо зүүн Хейц ч одоо хэдэн цомогтой лээ 2 цомогтой байхаа. Тэгээ амар тэр дуун цомгийн дуунууд бол ер нь надад бол айгүй чанартай санагддаг. Тэг хүмүүс бол мэддгүй юм байлээ. Ер нь сонсууштай л санагддаг ш. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нь Хейцийн цомгийг ороод сонсож. Хейц гэдэг нь Сногүнс. Гурван цомогтой. Тими партник гэдэг байгаа. Төрдөг байшин гэдэг байгаа. Hades-core гэдэг 3 цомогтой. Тэгээ Dark Side-тай эцсийн зогсоол дээр хамтарсан. Үхлийн тулаан дээр хамтарсан. Тэгээ өөр юу байгаа л нэг тиймэрдүү. Бүрэн мэдээллийг олгоё. Баашлаа. Metaphor. Hades, Hades. Тэн бас нэг юм хэлэхэд Monica бит хоёр ер нь дэвжээ дундаа Snoop-тэй уулзч утсан цөөх хүмүүсийн нэг өөр хоёулаа тэнтэй очиж уулзчлаа Snoop-тэй. Рэвтивчи дундаас Snoop-ус. Sleepy болов уулзч утсан байхгүй шүү дээ. Хоёулаа. Sleepy цог яваагүй те. Явсан шүү дээ. Орж ирээс байхгүй. Sleepy цог хоёул хамт байсан. Тийм. Sleepy бид гурав цог явсан юм байна шүү. Тэр үед те. Snoop-тэй бид бүхэн Snoop бидний ордтой ингээд юм зураг тасааж байгаа те. Энэ бол punchline, энэ бол хичээл зааж тэр мэдрэмж бол гоё юмсэн тэгээд бодохоор season 1-д орж ирсэн Monica, season 2-д орж ирсэн Monica, season 3-д орсон Monica өөр болсон Snoop-ус ахын хичээл талбайтай болоо. Магадгүй те. Цааш үнэхээр сэтгэлээсээ тайлбарж өгсөн. Тэгээд тэрүүгээр ер нь бол бид хоёроос Flex зэг Snoop-тэй бид хоёр уулзсан гэдгээр энэ Flex хүмүүстэй хүмүүс хайгаад олдгоо. Саб бол гэхдээ юу штэ. Snow-ус нэг хид үг бол нэг референс хийсэн байдаг штэ. Там руу ирнэ чамаг там руу чирэхгүй би тамиг чам руу чирнэ ихэдээ гурдын зам руу чамаг там руу чирэхгүй би тамиг чирэн чам руу дээд хуцаад тассан намайг гээл даваа зайл гिचээ дуцаад тассан платформыг гээл даваа зайл гэж тассан унцаа Сэн тэлтэй те. Тонхоо гэж те. Ялчилсан панч болгон даач миний таач болдгүй зовлон допингдоо санжаадан полбот бүр панчлайн байж болохгүй тавилан. Мэдээж би Sleepy яг уу. Мэдээж би амар шин энэ хавраас гэж тэр хавар нь эхлэх байгаа шүү дээ. Монголын хамгийн урт 2 жилийн үйл үргэлжилж байгаа Sleepy гэмээр хавраас үүд. Тэрүүнээсээ болоод тэдний гэр бүл зүйлээ иргэдээ чамд зөрөж дуу иргэдээ сонирхолтой байна. Ээж нь толно энэ бүлгийг шат хэрэггүй хөвтийтэй хэлж. Учир нь энэ төстө өөрөө орондоо болдог. Амьдрал хаяа хэцүү юм аа ээж. Амьдрал хаяа хэцүү юм аа ээж. Тохойд энэ дуу хийлтэй. Гангаа зүгээр бүгдийг эзэлсэн байж байгаа.
тэр үе байсан. Тэгээд ёо Тэмүүллийн хаалтаа шатыг үзэл би бол Тэмүүлэх юм. Тийм. Тэгээд Тэмүүллийн хаалтаа шатыг үзээд би бол үнэхээр энэ бол яг панчлайн хилдэг залуу байна гэж харж байсан. Цааш угаасаа нэг амар бүр нэг ороогүй нэг новшин байдаг шүү дээ. Аав нь яасан гэл амар юм яриад тэгэхээр би үнэхээр ажсан төгөө нэг өдөр толсон байдаг юм да. Энэ бүр тэгтээ тэнийг болгочихсон шүү дээ. Тэр өдөр бол энэ панч тэнгуү төвшөө миний нэг панч үйт юм аа нөгөө. Би ингээд за яава гэдэг. яа. Санжин тэр бас муухай орж исэн юм байна. Тэгээд яг хаалтаа шатны дараа яг нөгөө тэнцсэн хүмүүс рүү ингээд мигэ залгасан да. Тийм. Би тэр хэлжсэн байхгүй. За ингээд тэнцсэн. Тэгтээ тэр бас жоохон муухай юм ярьдаг болоорой гэд. Надруу анх миг ах залгаж яхад ингээ 11-т дугаараас аваад байна ингээд арт юу гэд өсөнд ихсэн одоо нөгөө хин арт гэж ярихад тэг байна уу гэд арт ихэр нь ястай энэ одоо Instagram алдчихсан багтаа гэж бодоод миний нэр чи Instagram чи яг арт форм арт гэвэл яг тийм байдаг гэсэн хэрэг. Тэгсэн чи ингээ брендтаа ингээ чи ингээ тэнцсэн ингээл тэгэл за маагц. Бөөм бай тээ. Өдөртөө яа харахгүй. Жишээ нь ингээд энэ өдөр очиод ингээд бааталтаад бус хүмүүсийн баатлын перформансыг харчиж байгаад хараад угаасаа тэнцнэ гэдгийг ер нь мэдчихсэн ч гэсэн яг эвгүй л идэм бил. Залахгүй удаа тангууд нь яана тэнцээгүй ч юм болоо гэж бодлоо. За одоо энд чи одоо хамгийн ихтгэлтэй юм ч бол слип шүү дээ. Би нэгээр би чемп гэж цаашаас эвгүй гараа байсан шүү дээ. Цаашаа тэгээд тэгжсэн чинь ингээд айгүй ямар олон суг хүмүүс вэ. Тэгээд бид нар Flex God дээр ингээд суглаа хийчихсэн байхгүй. Би очоогүй шүү дээ. Тийм та очоогүй. Тэгсэн шүү дээ. Олон тэр Тэмүүлгээд маа найз бол амин шадаг гэж. Найз цаашаас байхгүй. Юу шүү дээ. Эвгүй шүү дээ. Цааш нэг яатахгүй нэг ганцоо пластикс слипи бид дөрөв алхачих байхгүй. Тэсн наач хинтээ ярьдаг лээ. Миг ойлоо Моник гэдэг лээ. Уцаар ярьсан л. За би очиж чинь ганцоо ах байна, пластикс байна, Тэмүүл байна. Шээс харж ах гişэд юу нааж. Тэгээд одоо Flex God дээр студ дээр очиж бид нар суглаа хийдэг байхгүй. Тэгээд очисон чи слипи чи яг ингээд юм бодон дээр суудсан. Слипи сүвчээс та хаалтаа дээр сайн байсан чи. Ингээд бодон дээр суудсан хөлөөс авалцсан. Ингээд бодон дээр хөлний газар өгсөн. Би бас гайхаа ингээд бодон дээр хүн суухаар ингээд хөлн савлт юм бахтаа гэсэн. Ингээд нөөм гисцол юм тийм гисцээ. Тэгэл тонтом ярьцтэй ярьдгаар. Тэгэл ингээд би ингээд 10 сая би угсаа дуу гэсэн өнөхөл байхгүй ингээд 10 сая яг надад мөнгө л хэрэгтэй. Та нарт би яг дуу хийхээ өгье. Тэгээд та нар шагналынхаа надад ингээд сая төгрөг зөвлөлөд өгчих жилээ. Тийм юм ярьжсэн шүү. Итгэлтэй сайн чи. Тэгээд бид нар чи яг нөө season 1 episode 1 болох чи яг суглаанаас 3 хоногийн дараа баталсан шүү дээ. 3 хоног гэсэн. Би бол sleep-ээс бол тэр үедээ амар яжсан. Нилээн бэлдсэн шүү бас. Тэгэхэд яг юу 3 хоногийн өмнө суглаад би амжаагүй хийж байгаад рүүдитэй таарахаар болоод тэнгуүтээ очингуудаа sleep Monica бид гурав шууд ядахгүй sleep-ийг өөөс өмнө мэдэн битэр чи ингээд комеди дээр идэг open mic дээр таарад аль хэдийн танилцсан байсан. Тэгээ Monica ч өөөсөө 100 арга өгдөггээд. Тэгээд бид гурав яг нэг бүхий өргөний CEO ороод тийг үгээ нэг яжсан биччихсэн. Тэгэл цаачиг бичих тал. За нэг ийм багтал уус тэр аардаг бол хус чинь. Амар сэтгэлтэй. Би яа финал дээр хинтэй вэ? Шууд финал руу. Ёоц цааш сэтгэл санаанаа. Тэг чимэн түрүүний нэг юу гэлээ. Залруулах хэлээ. Рүди тойч залруулах хэлээд идэв штэ. Тэр ингэсэн. Нааг уус ингээ хөөргсөн. Тэгээ ардын ирэнгүүтлээ наттай ингээ очроод харж байгаа штэ суглаад тэнгүүтлээ ингээ гараар жаа болонгуутлаа зөөлхөн шагараа андаа гэдэг хөхгүй. Мэн тэгээ саяж байгаа үгээс нааг ярьлаа штэ. Тэг би гайхаад энэ одоо яаж байгаа юм бол гээ амар суух хэвээр. Саяны хоёр тэр залруулах гэдэг юм тий. Тэгээ тэр гадаа явуулдаг яриач юм болохоор тэд нар өөртөө эхэлж гаргаа тэгээ би тэнд нь хариулсан шүү. Гэхдээ би үнэхээр хөөрцөн байсан. Тий. Үнэ. Тэгээ бороо байсан. Тэгээс зарим хүмүүс чинь орж ирэнгүүт амар нуруугаар зар сэтгэлийг тийм болсон тийм. Яг эпнегийн одоо season 1-ийн хаалтаа шат бол үнэхээр л хамгийн заваан л байсан. Ер нь хүн болгон л нэг юм заваараа л тий. Ээж чинь гэсэн, найз өхний чинь гэсэн гээл тэр хэлж болох юм болоо.
Яг панч нөө. Найз охины чинь пүүсэнд нь гэнг сайн гарах. Яа. Тийм панчлайн явжсэн шүү дээ. Тэгээд тэр гай хасагдсан уу? Тэгээд тэр гай хасагдсан байна. Тэгээд юу яасан? Надад бас тийм панчлайнууд зөндөө. Ингээл хатан мэжтэй чинь би уулзаад яасан ч гинөө. Комо хатан мэжийн тухай ингээд баг ингээд үргэлжилсэн зохиол шиг нэг тандр storytelling батл шүү дээ. Тэр шиг ингээд тэгэл тэгсэн чинь ингээд танаа хатан тэгээ байжсэн чи нэг нь та нар одоо ийм яриха болмол гэх мега оператор гэж хэлээд би бас өөрөө харж байгаа штэ. Муухай юм үзэгч авахгүйсэн бохгүй тийм панчиг гэд. Тэнгуутаа гяс хасаад тухайн үед нэг панчлайнууд биччихсэн. Санагдлаа. Энэ амар юм хэлдэг тийм манаас ингээд зүрхний гүнд энэ дарк юм угаас орж ирдэг байхгүй. Тэгээд одоо ер нь сая season 3 дээр анзаарсан бол яг ингээд батл болгондоо гэж хоёрхан батл хийжээ те. Ерөнхийдөө батлын үеэр нэг дарк чам дээр одоо тэр нөгөө circle K ч юм уу те. Тэгж орж ирээд тэнгүүтлээ хин дээр бол plastics дээр болохоо тоосорч гээд аборт өдөргээд ер нь бол батл дундаа ганц л дарк хэлж байгаа одоо бол. Тийм бас хамаагүй тэгж байнгын дарк яваа тэгвэл бас муухай юм болоо гэж одоо байнгын дарк явдаг нэг хүн угаасаа байгаа л та өөрөөгөө хэрэггүй байх гэж бодод. Би залуусан. Ийм үстэй юм. Амар царайтай гэж үсэн гэхээр. Түүний амар царайтай. Молгоо тарихных нь шалтгаан архины эсвэл хар тамхиных хар тамхи чинь үдээс ирсэн шааж магадгүй болдог тэр дарахных байх тий. Контент нь өөрөө чамаг ямар панчаар чинь авсан талаар яриач. Ер нь бол мега хэлжсэн. Чи чамаг ер нь бол азар авсан. Сүлд хийсэн л дээ. Би чамаг яг азар авсан. Яг юм сая юу лээ? Хайр нь 20 цаас төлсөн гэхээр амар царайтай охин ч яг энийг сонсоод авсан гэсэн. Тэрнээс намайг ер нь авах сонирхолтой байсан мөлий. Тэгсэн чи азар аваад тэгээ би азар финалцсан дээ. За ингээ анхны баг multiple rhyme явж байна. Тийм те хайрын 20 гэдгсэн амар царайтай. Ихнээсээ толгодог үжи тий. Цаач юм хоол. Би үнэхээр яг үнийг хэлээд баталд орё гэж бодож байгаа шүү дээ. Манайх орох уу гэл би тэгэл ордон байдсан гэж бодсон чи манай найз би нэг ярьлаа өөр ярьсан дээр шиг. Надтай бол ярьсан. Манай найз өөрийгөө тэг хаана явж байгааг харахгүй дөө гэдэл. Тэгэл орсон чинь би пенальтцсан. Тэгээд хаана явж байгааг харсан. Тэгээд энд л явж гин тий. Тэгээд ер нь бол тиймэрхүү. Гэтэ чи яг орхоос өмнө ягаад дараа нь хаалтаа шатнаас гараад ч юм уу if нэгийг ингээд туулаад явхад нэг чиний ингээд төвш ахаал явуулсан шүү дээ. Би хамгийн анх нэг батл хийж чаддаг байсан шүү дээ. Батл одоо сая юм бол хэцүү уус дээ. Саяхад. Тэгээд нааг азар авсан. Тийм холболт нь бол гэтээ одоо ч гэсэн гоё санагдсан. Зүүн нэг жоохон үндсэн хипхоп элементүүд нь, рэп элементүүд нь байдаг. Тэгээд явцдаа би ингээд метафор хийх хэрэгтэй байна, өөртлөө хийх хэрэгтэй байна, холболтуудаа юм болгох хэрэгтэй байна. Хүн болгоноос авсан. Дээс, тэмүүлэх, чамаас энэ батл төрөөгөөс те батлын тухайн үед хийжсэн хүмүүсээс сурж явсаар агаад өнөөдөр Моникет гэхээр одоо нэг юу гэдэг вэ хөөе Куруконо баскетбол гэдэг аним байдаг хөөе тэн дээр нэг бүх хүний чадварыг хуулдаг гисэ гэдэг юмч мэддэг хөөе тэрийг чаддаг одоо бүх хүний нээлбэр нь Монике болж ин хууллал яваад энэ тий хуулган ч яаш зүгээр яг тэн дээр тэгдэг гэхдээ бүх юм өөрийгөө олоод явж байгаа юм л та тэгээд тэндээс нь чи гарч ирсэн шүү дээ батл ч ингээд хүнийг рэпер хүнийг бүтээдэг рэпер болоход бол батлаар ингээд өөрийгөө хөгжүүлдэг гэдэг батлд орсноор би ер нь бол амар хөгжсөн одоо энэ бол дуугаа юм яриа нэг шиг. Гяс дуугаа яа. Энэ реакшн үзчихэд гяс дуугаа ихөө ер нь. Гэхдээ ер нь хаалттай дээр идэхгүй гайгүй л хэлсэн шүү дээ. Мань ер нь амар өөртөө итгэцээсэн. Ялтчихгүй. Тэгээд хажуунаас шүрүүпүүд орж ирж байгаа шүү дээ. Би ч яаж яах нөө сомлол сомон дээр өөрөө очиж суучдаг ба гэж. Тэгээд шоу сонлогдсон шүү дээ. Гэтэ пэй амар өсөн энэ дэр. За амгаа байна. Тэгээ бас хамаагүй нөгөө нэг найз охины чинь яасан хийсэн. Тэр чинь ингээд рэп дэмбэтэйгээ хамт өнгөрцөн байх хэвээр зүйл ч дээ. Уул нь бол хүн гайгүй зүйл байх гад бүрийн хүн жижиг шодоо гэсэн. Найз охин над энэ гэлтэд өмсгөж бодлоо одоо гэсэн. үдэд ингээд шал өөр бай таг байна те. Рэп юм бай те. Шал өөр юм чинь. Word play ч юм уу те. Илүү ийм хошин хэрнээ нэг юм чадсан янзаар панчлайнуудыг хэлэх ёстой гэж би бол зөвлөмөр байна. Найз охины тал дээр хэлээч. Найз охиныг баян ярьсаар ирсэн л дээ. Ярьсаарч байгаа. Найз охин тэгээд нийгмийн асуудал тэгээд хар тамхи 3-ыг хүнддэг гэх юм уу? Нааш гэжтэй. Зүгээр миний лилтөгийн ахыг сонсож
өссөн болов. Яг нэг хипхопод би чинь хипхопоор бүр 17 8 таа дөнгөж ойлгож эхэлчихсэн байхгүй юу. Тухайн үед яг лож гэсэн яг 90 лож гэсэн 90 байсан баг. Тэгээд төөгийн ахын дуунуудыг сонсдог байсан. Тэгээд төөгийн ах ерөөдөө найз зөвхөн чинь найз зөвхөн дагаж үл магаш гойнер хамаа октодыг өмшиг солин яг яанмал метафор амар те. Метафорын кинг нь төөг баг. Тэгээд би яг төөгийнхээс бас метафорыг юу сурсан юм шиг байна те. Ягаад ч юм те. Тэгээд ер нь бол ингэж найз зөвхнийг ярих нь ер нь бол надад таалагддаг байсан. Төгийнхын дууг сонсоод. Тийм дуун дээр илүү нөгөө панчлайн болж үлдэж байгаа шүү дээ. Найз зөв Чингисэн тэгсэн гээд одоо шинэ trap одоо new school урлагт ч одоо Atlanta flex trapping дээр ер нь бол ихтэй ч юм уу даагуулаа Шингэрэлээгаар явж гин тий. Гэтэ угаасаа хотлаа л тий. Яг рэп гадаад рэп руу ч тэгээд үнэнгээр л өгсөн шүү дээ. Би яг сүүлийн үед нь бол юм хотлаа зүйлийг бас season 3-аас тэгээд хүмүүс харж байгаа л гэдэг юм хотлаа зүйлийг нь ярих болсон байна. Уул 8 гоё тэмцээнд орё гээд 7 хоног мөнгө өрөөд хадгалж чадлаач тэндээс ус авъя гэсэн яасан мөнгө өрөөд Түрхий хаан байна гэсэн холболтуудаа байн гошин байн байна. Намайг Rocket Bay гэвэл чиний хипхоп gang bay. Gang bay угаасаа л дургүй биш үү? Gang bay яа гэм дургүй юм шиг. Гүйгүй. Би дуртай л та доонуудад зүгээр за чиг л ярьж байна. Ерөнхийдөө юм gang bay-ийн тал дээр бол энэ үед дургүйсэн. Тийм. Үгүй яг тэр панчны хувьд бас байж болох юм тийм. Тэгвэл энэ бол нөгөө юу штэ Rocket Baby бол gang чи Rocket Baby gang bay. Жинхэнэ bay юм биш тий. Тийм, bay гэдэг утгаараа л гаргаж ирэх гэж энэ панчийг хэлжсэн байх. Гэтэ энэ үед угаасаа юугаач мэдэхгүй л байсан байх магадгүй. Зүгээр ингэж хэлвэл гоё л гэж бодож хэлсэн байх. Тэгээд gang bay дургу гэдэг шалтгаан ер нь бол нэг дургу биш. Уг нь би гангагийн хипхоп дуунууд амар дуртай. Хайрын дуунууд нь ч ер нь гоё. Баянагийн ч гэсэн хайрын дуу ч гэсэн гоё штэ. Цаашаа юу юм урлаглаг хийдэж тэр хоёр чинь нэг юм надад л тэгж хүмүүст яг хүрх гэж хийдэм санагдав. Гэхдээ рэп тал дээр Баянагийн скил надад яг тийм сайн санагддаг. Тэр талаасаа л ер нь би нэг хүнийг тэгж барьж авсан. Тэрнээс ч хувь нь бол ер нь бол nice guy юм шиг лээ. Чиний азар энэ шид 20 давхар ясаал дургүй л юм байна. Левцэн сахгүй. Яг эндээс үдчих яхад бол саяных бол надад амар таалагдсан. Яг нэг амар хорон биш зүгээр хөөхөн тоглолцож байгаа байхгүй тий. Тэр нэг ингэж оролж моролц тий. Би бол энэ дээр харддээ шүү. Яг энэ Мега Бэбэг хоёрын холбоон дээр бол эпизод 1 дээр хаалтаа дээр нь амар юм чим бэлээ супот баяр штэ. Ингэж байгаа юм зүмэн оруулснаа тий. Сэн юу штэ. Одоо сисныг харах юм бол ингээд эпизод 1, эпизод 2, эпизод 3, EP4 өдр бүгд ингээд thumbnail зураг дандаа Bэбэг гэдэг штэ. Сэн бас хардаж болохыг асуудалж байна. Комо энэ нэг тийм сонио ингээд бараг 3 гатцсан панчлайн байгаа шүү дээ. Ягаад ард нь ингээд өө гэдэг юм орцсон те яг юм би энэ дэр гацаагүй байгаа ч ядаж тэр би гайхаад идэв. Хүмүүсийн скил ямар төвшөнд байсныг л харуулж саяны панч хамгийн хүчтэй юм шүү дээ. Хамгийн хүчтэй. Одоо season 3 дээр чинь панчаар хэнийг ч ялахгүй шүү. Би нэг гайг бол ялах байх шиг. Гэдэггүй ямар нэгэн гайг бол яална би нэрийг нийлж болохгүй бах уу. Тийм ухаан шүү дээ. Тэгээ ямар ч нэг өөрөө бас нэг хипхопынхаа суурийг бас мэддэг учраас тэгээд ямар хүн сайн байна, ямар хүн муу байна, ямар нь сайн бэлтгэл хийсэн байна. Багийнхыг яг хийм бол гэж бодчихсон шүү дээ. Хараад мэддэг. Эндээс үзчихэд ба. Тий. Би тэгтээ багийнхыг амар муухай штам гэж бодсон шүү дээ. Энэ бичлэг үзээд ингээд захирал хүм гэхэр ийм л хэдэм байна даа. Хоолойны өнгө тий сараар тий. Ахыг алдсах байсан те уг нь новш гэж байхгүй болсон те яг ах ирсэн бол хэрвээ what if ах season 1 EP 1 дээрөө тий эпизод 1 дээр exoteric гарсан бол би мэдээж ялагдана. Тэгээ манай найзын хэлсэн үг чи ямар төвшөнд явж байгаа харахгүй гээд тэгээ би за би энэ хогийн төвшөнд явж байгаа юм гэж бодоод тэгж эзэж рэп хийхгүй аюу сайн хичээлээгээд явж байсан бахаа л гэж бодож байна. Азар ах ирээгүй. Тэгээд би финал хүртэл явсан гэж өөрийгөө бодох дуртай юм уу? Бас гэж боддог. Мэдгүй. Нэр ах ирсэн байсан бол би ялагдсан шүү дээ. За. Тэгээд би хийж батал биш юм байл гэдэг. Тэгэж хийхгүй шүү дээ. Харин тийм бах те яг ингэ болцсон. Ах ирээгүй нь боломж болсон байх шүү. Надад боломж болсон.
энэ одоо рэп твчэд орж байгаа залуучтай хамт хэлэхэд бол бас нэг өөртөө нэг юм цензуртэй бас тийм би бас ингээд энийг хэлвэл бас хүмүүст хүрэх үгүй юу тийм үстэй. Яг энэ мовчийнхын үг надад яг өнөөдрийн намайг ер нь бий болгосон. Өөртөө цензуртэй одоо нэг чи нэг тэнгийн мэрэд байвал те заван юм мэрэд байвал гэдэг шиг би тэрнээс хойш аав ээж ээж болохгүй гэр бүл рүү норж болохгүй найз захныг ярихгүй мань ч нэг тийм майндтэй штэ одоо таад өөртөө би таад гэдэг үгүйсгдэг штэ миний хувьд болохоор зүгээр вааргаж иргэн үзүүл муухай байдаг миний хувьд болохоор юу манай аав ээж ер нь үздэг миний батлыг тэгээ байжсэн чи яг нэг гай танаа ээж чинь гэхэд тэр одоо бүүмэр үеийн хүмүүс чинь ойлгохгүй штэ гэтээ тийм панч лайн хэлсэн байдаг л байхгүй штэ яг би танаа ээжийг надтай баталж одоо ер нь дэвчээ тохиолд байсан би F3 дээр тэмүүлэл надад нэг тиймэрхүү үед панч шидчихсэн найз өхөнтэй бас холбоотой тэгэхэд би имзэглэхгүй тэгээд дараа нь аав ээж хоёр үзээд энэ ямар муухай юм гэдэг хөвгтэй гээд айгүй хэцүү байсан тэгээд тийм болохоор би ер нь бол тэхгүй байхыг айлуулга хичээдэг л гэж бодчих шиг тэгж боддог тэгээд тэмүүллийн тийм панч шүү дээ ээжин төрүүлж явахдаа юу гэдэг лээ ээжин төрүүлж явахдаа ямар амар царайтай хөвгтэйгээд буцаагаад хийх гэж оролцсон гэдэг. Тэр тэгтээ ингээд амар сонсоод муухай шүү дээ. Гэтэ яг үндэ ээж нь биш яг тэр өрсөлдөгчөө зөв муухай царайтай гэж хэлж байгаа болохоос ээж нь бол яг ээж нь бол бас байсан биш байгаа. Яг утгыг нь бас бодвол зарим баажлаа юм. Яг ээж гэдэг үгийг оруулсан болгон ээж нь дээрсэн гэсэн үг бас тийм. Тэгээ зарим нь яг тийм байдаг. Байдаг юм байна те. Онцгой юм яриад бол чи өөрөө тэггүй байдалд орно чинь бас хипхоп рэп тийм тоглоом явж байгаа шүү дээ. Гоё гэж бодож байна. Би нэрээ орохгүй л дээ. Тэгтээ яах вэ хэлчих. Хэлсэн байх тийм. Оролцоо байдаг ш. Яг орцоо. Тийм сонирхолтой байна. За заахгүй яарсаа нэг эргээд үцгэд бас сонирхол байд юм байна те. За ерөөхдөө бол хаалтаа шат нэг юм болж исэн байна. Гоё дурсан сэтэрч байна те. Тий. Ер нь чи яг анх яагаад орё гэж хэлээд бас орохор болов те бас сонирхолтой шүү дээ. Би ч одоо ер нь бол батл гэж ярих юм бол даадлаг дээр ч яг сургууль тахтай сургууль батл зохиодог байсан. Өөрөөсөө тэнгүүтээ Монголын хипхопчдын групп гэдэг нэг групп байдаг ч одоо байдаг юм. Тэрэн дээр би анх удаа тэр нөө Эрхэм Баяр хин гэлээ нэг тийм ахтай ярьж байгаа адны ахтай ярьж байгаа текст батл зохиодог байсан. Тэрэн дээр нь Sleepy даваадлагыг баталдаг байсан. Тэгээд ялсан ч нэг дуу мууны дэрх мэрх өгөн ч гэлөө. Тэгээд би нэг юм өөрөө ингэж зохиогоод ясан чинь дараа нь тэр ах хамтарч яж тийм мэтлэгээд. Тэгээ 10 жилдээ тийм юм хийдэг байж байгаа. Одоо рэп твжээс дараа өмнө Хабо гэдэг рэпер үүдэг. Тэр ах хөө Исүү гэдэг газар рэп батл зохиожсэн 2 удаа. Тэнд одоо бодох нь Эний орж исэн, Стизер орж исэн. Тэр тэгээ дөрмөн бас арай жоо өөр байсан те. Тэгээд яг анх удаа тийм тэгээд тэрэнд болохоор даваадлав тэр орж исэн байхгүй. Даваадлаа нэг удаа төрүүлж исэн юм бүр. Nice. Нэгэн дээр нэнэ төрүүлээд Эний жилийн Стизер төрүүлчихсэн. За Стизер биш хаа Энэлх. Тэгээд тийм I stop mafia утсан утстай. Тийм батл болж исэн. Ер нь бол тэгээд батл дугасаа хүүхдтэйхээс л айгүй хайртайсан. Тэгээд тэр үед болохоор яг тэр үед чинь би гадагшаа явна гэсэн төлөвлөгөөтэй байжгаад гадагшаа явахаа болоод хутлагдах. Гадагшаа явах нь бүтлгүүтэй тий. Бүтлгүүтгээс өмнө за ер нь би ингээд тэрэндээ бол мангар бат итгэлтэй байгаа шүү дээ. За Монголд байхдаа би юу хийж болох вэ? Ингээд сонирхолтой бүх зүйлийг хий тэгээд өөрийгөө сорж үзье. Би барыг явбал ингээ 10 жил ирэхгүй гэж боддог заяа. Тэгээд хамгийн анх бүртгүүлж хамгийн түрүүнд бүртгүүлж даваадлаа тэгээд season 1-ийн эпизод 1-д орохгүй гэжсэн юм шүү дээ. Би ч тэгээд даваадлаа зөндөө гуйж оруулсан. Гуйж оруулаад би бүртгүүлчихсэн шүү дээ. 20 мянган өгөөд. Nice. Цаа чи тэгээд season 2-д бас орохгүй гэжсэн юм шүү дээ. Тэгээд тэгтнэлгүй оруулахгүй л байгаас юм. Наа чөлөөлөө ийцсэн шүү дээ. Чагаа чөлөөлөгцөн тий. За ингээд таалтаа Яартаа чаалтаа шатаа эргэж үзэхэд бас ярих юм бас олон л байт юм байна. Хүмүүс ямар байсан байна, одоо ямар усан S1-ээс S3 хүртэл бид нэр бас хөдөлмөрлсөн л байна, тийм үү? Ийм төвшөнд байсан юм шүү дээ. Яалтаа шатаа гэсэн үү? Тийм. Монголын батл ийм төвшөнд байсан байна, тийм үү?
энэ зүйлийг ийм төвшөнд тавихад нь одоогийн төвшөнд авчирсан Black Squad-ийнхандаа баярлалаа тий. Black Squad-ийнхандаа баярлалаа. Бүх одоо ингээд хөгжин дэвшиж, өсөн дэвшиж байгаа бааталчтай баяр хүргэе. Та бүхэн бүгдээр одоо төгөөсөн байна. Тий. Sleepy ямар усныг хараач би бүд бүхэн ямар усныг хараач. Гэтэ яг би болон муудаад галдаг. Манайхан бүгдээрээ сайжирч байгаа. Тэгт үнэхээр баатал агсан төвшөнд хүрсэн шүү. Юм бодогдлоо. Би сая ярихаасаа илүү бүр энийг үзээ соожих тэр юм бодогдлоо. Тэгээд тэр өөр хэлэх юм алгаа. Юм бүгдийн ярилтаа биш үү одоо. Бүгдийн ярилтаа. Дурсамжууд бодогч чинь 3 сезон бааталтлаа. Гэхдээ тэгээд чи ихтэй ярих юм байвал ярьчихгүй дөө. Амар дурсамжтай байна энэ. Тий, ер нь бол дурсамжтай. Энд 20 Ийм байна. Таны түүхийг сонсоод би юу тэр би жага угсаа багаас тэлэг хипхоп батл лидертэй айгу дуртай. Тэгээ ус хипхоп амар сонсдог. Тэгэд манай нэг үеэл байдیں۔ Балтиста амар таргалаа гэдэг юм да нэг. Бондор залуу юу? Тэ. Бид хоёр ч ингээл багасаа тэ рэп батл лидер үзэнгүүтэй за би энтэй тааруул ингэнэ гэл би өөрөө ингээл үг бичиж мичээл тэ. Тэгэл ер нь ийм тийм гэж байгаа л. Тэг ер нь бол тэгж явж байгаад яагаад чи нэг комдэр халтраад орцсон ер нь бол. Тэгж явж байгаа тэнцэнэ Sleepy-тэй таарад Sleepy ч бас хипхоп ярина зааж бас. Мэддэг юм шүү. Бас хөрх мэдээд ах шиг гэдэг юм аас. No mix чи юм, Wordplay гэдэг чи юм гэл. Тэгээд би тэр чи ярилцаа. Тэр гоё Wordplay те мэн тэр гэл. Ярьж байгаа тэгээд юу нь яваад постэр нь гарч ирээд. Тэгээд Sleepy нэг чат өчөөд ийм болох ч юм байна орох уу гэд. Тэгээд би ч жоох итгэл муутай байсан. Итгэл муутаагаас гадна тухайн үе чи одоо нэг шиг нөгөө таксны мөнгө зөнгө өгдөг байсан шүү дээ. Одоо ч өгдөхгүй байлцсан. Тэгээд бас таксны 20к тэгээд тухайн үе цалин буух арай болоогүй. Дансанд яг 20,000 төгрөгтэй. Яг үгүй бодсон. Sleepy би бол орох ч гинэ гэд. Sleepy үз орох гээд. Тэгээд байсан чи араас нь Monica чадчихдаг байхгүй. Хаа юм болох ч юм та орох юм уу? Би нэг ороод үздэг юм уу гэж бодоод гээд хэлэнгүүт нь би за би бас бодож гинэ гэд. Тэгээ үз их нэртэйгээ ярьж үзээгээд тухайн үеийг манай охин төрсэн байсан. Тэгээ их нэртэйгээ яриад бас нэг 20,000-аар энд орж байгаагаар бас нэг тэгээ нэг ганц хоёр памперс авцсан ч барыг дээр чим шиг санагдал их нэрээс асуугаал нэг юм болоод байна ингээ орчихоо гэсэн чи их нэр тэгээ чи яг чадах юм уу гэд. За чадахын үед бол нэг чадчих байгаа гэд. Тэгээ хоёуланд нь байгаад 20,000 байгаа юм байна яг үсч их нэр тэгвэл орооч 20,000 төгрөг үстэй олдсон штэ гэл. Тэгэл ороод орсон байдгийг ер нь бол. Нөө стана гоё түүхэн шүү дээ. Аяа худлаа хайдтай шүү. Аяа гоё түүхэн гэж шүү. Тэ ер нь л гоё түүхэн шүү. Тэ яг тэгж л орсон яг. Тэр нь бол амьдралд өөрчлөлт гэхэр чи шууд дутгаараа яг тийм амьдралд өөрчлөгдсөн юм байхгүй. Тэгээ тэндээс авч байгаа мэдрэмжүүд байгаа л та одоо ингээл ялалт ялагдал тий. Одоо жишээ амьдрал илүү сонирхолтой болчихдөг ч юм уу яг баатлын хугацаанд өмнө нь ингээд зүгээр гудамжаар алхаад явждаг ч юм уу одоо ингээл ажил дээрээ ч юм уу энтэнд явж хата ер нь юмсыг илүү ажигладаг болчт нэг хөгжилтлүүд талаас нь бас харахыг оролддог болчдөг гэх юм уу. Тэрийг бас нэг панч болгочих гээд ч юм уу. Тэгэхээр бас нэг амьдрал бас нэг сонирхолтой болоод ирдэг. Тэгээд энгийн жишээн дэр бол тийм. Яг рив твжэд ороод юу өөрчлөгдсөн байг бол хамгийн түрүүнд мэдээж хүрээлэлтэй болсон. Яг нэг сонирхол нэг залуусыг олсон байна одоо. Тэгээ сезон 1-ээс одоо hot dog group байна те 3 сезон явлаа. Тэгээ эндээс цаашаа ч гэсэн 3 сезон явлаа гэж бодож байна. Ер нь энэ хүртэл явж байгаа. Тэгээ сезон 1-ээс авахуулаад тэгээ зэрэг твжээ дууссан ч гэсэн цаашдаа бид нар ингээд хийх юмнуудаа хийгээд явна. Энэ хүрээлэлтэй болсон бас нэг том амжилт. Надад бол ингээд би ч анх Мебрант гэдэг хүнийг сонсоод хипхоп ингээд сонсч эхэлсэн те. Тэгээд яг ингээд тухайн үед ингээд шүтдэг болцоогоо хүмүүс нөө миксийн хийд ч юм уу те. Бүгднийг ингээд би одоо ингээд боддог байхгүй. Одоо 13 настай бархас руу ч юм уу ингээд залгаад. Чи ингээд одоо тэдэн жилийн дараа ингээд
мега ахта загнуулаад ингээд цуг уугаа сууж ийн нөө микс хинтэй ингээс танилцсан байна гингүүт тэр бацаан бол итгэхгүй. Нэг тийм хэмжээнд байна. Тэгээ гадуур хүн амт наваг ялангуяа нэг юм жоох хүүхдүүд айгүй их таньдаг. Тэр нь айгүй гоё санагддаг. Ингээ жоох хүүхдүүд чи айгүй гоё. Манай үеийнхэн бол яах вэ те? Тэр нөгөө нэг ийм писта юу чи нөгөө дивжиг юм писта юу чи ингээ таньчид. Тэнгүүт яг жоох хүүхдүүд чи sleep яхаа. Нэг тийм хөөрхөн танилт явдаг. Тэр бол амьдралд үнэхээр сонин зүйл байсан. Би чи өмнө бас мим зэм болоо те. Тохоо салтай писта гэж танигддаг байсан юм чи бас нэг гоёор танигдаж үзчих. Хүүхдүүд танихаар гоё өгдөг те. Үеийнхэн бол битгий танаарай. За баатал эхлээ муу талуудыг нэлээ. Амар олон талтай. Баатлаас олж би сургууль болсон. Баатлаас олж би жоохон брокон гэж. Баатлаас олж яг юу жоохон арг гэртэй ч юм уу наанууд санаа зарим зүйл дээр зарим хүмүүстэй бас харьцахад нэг жоохон эвгүй зүйл анзаарчихсан. Намайг ингээд яадаг байхгүй. Би ингээд бааталд орохоос өмнө би яг хэмдэ байсан. Бааталд орсныгоо дараа өөр болсон юм шиг хүмүүс надтай яг тэгж харьцаад байдаг. Тэр нь надад үнэхээр депресстэй байдаг гэсэн. Тэр тал нь надад үнэхээр жоохон би тэр тал дээр амар депресстэй байсан байхгүй. Яг ингээд багын найзуудтайгаа зүгээр ярьж байгаа шүү дээ. Би өмнөх чамтай ярьлаа ярьж байгаа байсан тийм. Тэгэн гууд come on bro чи бүрийг бед очилээ тий. Би ингээд хийж байгаа шүү дээ зүгээр ингээд тийм. Тиймэрхүү зүйлс амар болон тэрнээс ч би ер нь бол жоохон нэг хэсэг депресстэд орсон. Тэгээ одоо ер нь бааталтай гэхдээ үед шүү дээ. Баатлаас олж баатлаа өөрөө гүйж бааталтай үед болохоор бас жоохон ажил төрөл салгардах ч юм уу те. Тиймэрхүү асуудал надад ер нь бол жоохон гардаг. Сайн тал нь болохоор энэ бол үнэхээр сайн тал нь бол яриад бол дуусахгүй шүү дээ. Би үнэхээр my brand гэдэг үнтэй те уулзч үзхийг хүсдэг байсан. Мовчи ахтай уулзч үзэх ихсэн бах. Тэд чи одоо айдлууд тийм одоо яг хоо G ах rocket bay яг доотлол таарын айдлууд тоххой. Тэдэртэй уулзч үзэн гэдэг надад үе. Тийм яг гэлтэй дуугийн сансаал ингээл усны тэргээ түрэл явж байгаа сүхт нэг мэдсэн мега ахтай те гисэн байж байхын надад яг хоо энийгээ би одоо анзаардаг л те яг ингээ байж байхдаа яг анзаарангуут ёо гэд өөрөөрөө бахархдаг байхгүй. Баатал надад ямар тач энэ нөгөө айдлуудтайгаа уулзах боломжийг олгосон. Тэгэд ямар тач тийм тэгэл бас өөрийгөө би эндээс харж яана өөрийгөө би түүхэнд мөнхөлж ийн гэж бодож байгаа. Одоо мөвжиг өгөөд нь шүү дээ. YouTube Монголын түүх гэд нэг үг өгдөө. Тэр ямар тач YouTube дээр орсон доо. Миний амьдралд бол амар том нөлөөтэй болсон. Миний амьдрал дээр нь бол баатал их амар нөлөөлөөгүй. Гэхдээ яг хуу муухай юм гэх юм бол би нөр баатал хийгээд ингээд муухай үг хэлээд хараагаад байгаа шүү дээ. Энэ урлагч өөрөө тийм урлаг өстэй тийм юм. Тэмүүл ягаад ч юм ээж аав намайг тийм хүн болцсон гэж боддог ч юм уу те. Одоо хүн амьтанд танилцлаа гэж бодоход намайг нэг юм муухай годомжны хүн юм шиг бодоод байдیں۔ Байгаа юм шиг санагдаад байна те. Ягаад гэхдээ би эзэж тийм байгаагүй. Би ингээд баатал дээр ингээд өөр хүн амьдрал дээр ер нь бол өөр хүн тийм намайг хүмүүс ягаад ч амар олон найз охины усаа эцэгж бодд юм ааш. Бааталтай би тэр чинь зүгээр үг штэ байна. Тийм баат панч өвчтэй болгож яваа зүйл штэ. Панчаал өвчтэй болгож яваа. Тийм тэрнээс ч амьдрал дээр ингээд даруухан хэвээрээ те байдэн штэ. Манай ард ич гэсэн. Тийм хүмүүс ер нь даруухан. Тэр нь надад амар нөлөөлсөн. Хүмүүс ингээд намайг муухайгаар бодоод байгаа. Тэгээд гоё зүйл нь асуулт нь юу хэлээ? Яа амьдралч яаж үлээсэн? Амьдралч чадаад байна. Амьдрал дээр нөлөөлж байгаа зүйл гэх юм бол ядаж ингээд тэнд очиход хүмүүс ингээд гоё заримдаа ингээд урилгахнаар хүлээж авдаг хүмүүсээс байна. Сайн нэгэ те. Гэл тэр биш нэмэж тэгэл айгаа гоё дэмждэг шүү тэрийг л тэгвэл ямар нэг ажил хийх ч юм уу ажилд ороход ч юм уу те. Энэ илүү даваа тал болдог. Тэгээд урлагийн одоо энэ ер нь бол цааш дээр урлаг хийн гэж явж байгаа юм те. Тийм үү. Би хийж явж байгаа шүү дээ. Тийм шүү. Би тэр урлаг хийж явж байгаа энэ над шиг залуу хүнд бол ингээд одоо том од хүмүүс ингээд таниад ингээд дэмжиж байгаа юм шиг те. Тэгж байгаа амар даваа. Саяны хэлсэнчлээ. Одоо ингээд мега ахтай, мебрант ах, мовчаах, иксаах, ганцаах
тэд дэшээ хүмүүстэй зуг хамт байх, тэдэрт элен талангүй харьцах боломжийг нээж өгч юм те. Бас хүрээлэлт болсон байна. Одоо Homeboys надад ер нь бол би одоо зүү хараад байхад бол хипхоп найз гэж байгаагүй. Надад нэг 2 хипхоп ах байсан. Тэгээ одоо ингээд хипхоп найзуудтай байна гэдэг бол амар гоё байна. Ийм хүрээлэлтэй боллоо. Тэгээд эцэст нь хэлэхэд эцэст нь үг шүү дээ. Тэгтээ гоё хэлэхэд яг энэ мөрөддөг байсан амьдрал дээр ирсэн байв. Яг ууг нь те. Яг энэ амьдралыг би мөрөддөг байсан гэдгээ хизээж мартаж болохгүй бид нар те. Миний хувьд бол аяа гоё найзуудтай болсон. Тийм хипхоп хүрээлэлтэй болсон. Санагддаг. Аюу гоё өөрчлөлтүүд орж ирсэн ингээд ингээ багтаа ингээ уулзахыг хүсдэг байсан тийм алдартай хүмүүс шүү дээ. Тэдэртээгээ уулзсан. Тэгээд хоёлаа уулзсан тий. Тэгээ нөө ажил төрөл хийхэтсэн. Тэгээ өөрийгөө бас олсон гэх юм уу? Тийм хүнтэй харилцаа, нийгмийн харилцаанд одоо ингээд сошиалар гараад эхлэнгүүт хайцангуй их орж байгаа. Тэнгүүтээ бас харилцаа марцаа тийм юмнууд дээр өөрчлөлтөнд их орж байгаа тий. Тэгээд юу одоо бид нар чинь бас нэг crew мөрөв гэж байгуулад айгуу гоё юм болсон. Payback Monica их тооц 3 анх манай гэрингаад ирэл хэдүүл юм үүртэй болъё гэл. Тэгээ нэг 2 3 сар баг бид нар чинь хамт мантай амьдраад. Айгуу хожимд орсоход айгуу гоё цаг хугацаануудыг өнгөрөөсөн. Тэгээд яг дахианы үрээсэн дээ тэр. Тэ. Яг нэг амьдралд бас нэг нөлөөсөн юм бол баг байхгүй. Яг үедээ мэдээж хүрээлэл ирнэ уусаа. Аадтай адилхан олон ингээл найз нөхөдтэй дүү мүү ч юм уу те баахан тийм хүмүүстэй болсон уусаа ингээд илүү ойрхон яг тийм хүрээлэлтэй болчихоор ер нь гоё юм байлаа. Хуучин ч одоо ингээл хипхоп сонсдог гэл одоо чи манай 10 жилийн найз мэйзүү чи ардын дуу муу сонсдог хүмүүс байдаг байхгүй. Тэгтээ яг би ч сонсдог л да. Тэгтээ ингээд хипхоп гэдэг ойлголт байхгүй. Найзтайгаа уулзаад хипхоп ярих гал энэ тэрэг ингүүд мэдгүй штэ гэж мэгэл. Тэгэл цуг караоке орж морол нэг хипхоп дуу муу тавингууд наадах байлтаа мэлтаа гэл нэг ер нь жоохон нэг тиймэрхүү хипхоп нэг сонсдгүй хүрээлэл ер нь манайх байсан. Тэгээ нэг ганцаардаг байсан хүрээлэл бүх хүмүүс ер нь яг тийм найзуудаа нэг арай өөр бистаа шиг нь байгааддаг байжгаад тийм яг нэг тийм хүмүүс цугларцсан тийм санагдсан шүү нэрээ. Дээш үү. Яг нэг сонирхол нийлцсэн хүмүүстэйгээ уулзаал яг юм ярих бол шал ондоол байсан. Гоё санагдсан. Би тэ. Чи яг намайг хэлж байгаад хэлэх үү? Чи хэлэх үү? Чог харж байгаа юм шиг. Тэгээд асуулт шүү дээ. Come on. Хипхоп карьераа. Одоо ойрын үед хипхоп төлөвлөгөө те. Орлого. Тэгээд ерхэд бол одоо өнөөдөр Last X-т ялагдчихлаа. Тэгээд тэгэхээр одоо энэ бол илүү одоо намайг одоо дууга хийгээд байгаа юм шиг байна тий. Цаанаасаа тий бурхан. Тэгээд Payback дээр нэг хамтрал 3 4 дуу. Тэгээд цаашдаа минийас хамтралууд бид хоёрын нэг солонууд тий. Бид хоёрын хувьдаа ч хамтдаа ч ингээд дуунуудаа хийж явах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ надад цаашдаа дуунуудаа л хийх төлөвлөгөөтэй. Гэхдээ шууд ингээд удахгүй цацагдана гэж битээ ялгаарай тий. Энэ бол маш сайн бэлтгэлтэй төстэй дарааж гарна даа. Тий, маш сайн бэлтгэлтэй байжгаад маш олон дуунуудыг бэлэн болгочоод ингэж хийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 2026 оноос ч нэг баг ажиллаж байгаа. Би бол тэгж бодож байгаа өөрөө. Чиний хувьд. За би өнөөдөр колонд ялагдсан байна. Тэгээд тэр хэлмээр байна гэж. Тэн дээр тэгээд би гоё юм үзүүлээ гэж бодсон. Тэгээд тэр маань бүтээгөө. Тэгээд тэрнээс олж тэрээд ер нь бол батлыг орхиж байна өнөөдөрт. Ер нь бол гэхдээ тэгэж батл хийхгүй гэж бол ам гарч чадахгүй яагаад гэхээр одоо сүүлийн батл гэж хэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо тэгж хэлж чадахгүй. Яагаад гэвэл батл таартай гэнтэл нэг өдөр батл хиймээр санагдах байх. Тэгээд батлын карьер бол яг ингээд цэг тавьсан гэхэд бол мэдгүй. Special battle тийм үү? Одоо нойрын зорилго шүү дээ, тэ. Ойрын төлөвлөгөөнд бол special battle зарим батлуудад бол орох магадaltaй. Рэперийн карьер одоо уран бүтээлийн карьер дээр болохоор ямартайч дуунуудаа ер нь бол хийн. Тэгээд бид хоёр ч гэсэн ямартайч
рэп тал дээр суралцаж явж байгаа. Бид хоёр батл дээр суралцаж өдий хүрсэн шиг бид хоёр бас дуугаа хийх болгондоо тэрнээсээ суралцаад явна гэж найдаж байгаа. Бид хоёр угаасаа яг тийм шууд дебютэрээ төгс байхгүй байх гэж бодож байна бид хоёр. Ер нь бол өмнө нь хараада би unboxed хийдэг байснаас одоо бид хоёр бол тэрнээс бол ахсан. Одоо энэ дараагийн Black-аас цацагдах ч юм уу өөр хүмүүстэй хамтрах дуунууд дээр ахаал явах бах. Тийм. Тэгээд ойрын зорилго бол дуунуудаа чанартай хийх, сэтгэлээсээ их дундаа бүх цагаа зарцуулах л байна да. Даач хийх. Би бол хипхоп карьер гэвэл одоо энэ батлаар миний батлын карьер дуусч байгаа. Энэ сизонд 8 сүүлийн сизон байгаа. Тийм үү? Тий. Яагаад их орохгүй? Аврах гарч байна шүү дээ. Тэгээд юун дээр бол одоо л дуу бол хийхгүй тийм номны ажил эхлүүлсэн байгаа. Тэрийг одоо ерөнхий айдаг нь гаргацсан тийм загварыг нь бол гаргацсан байгаа үлгэрийн. Тэгээд одоо дэлгэрүүлэх ажил дээр л батал тусгаал тэрийг ер нь зүтгүүлэх сайн юм. Тийм dark comedy юм. Зүг. Sleepy гэдэг гэсэн тий. Sleepy ч сайн гэдэг шүү тэр. За миний хувьд болохоор хүмүүс энэ сизон бас сүүлийн сизон. Хүмүүс ер нь бол сизон 2-т орчоод сизон 3-т орно гэдэг бодлогоос ер нь бол байгаагүй. Тэгээд ер нь бол эрс нэг яриа аваад тэгээд орох үгүйгээ ер нь хилээгүй багт нэр бичээзээ. Тэгээд ер нь за орё доо гэдэг ус нэг тийм. Бүгдээрээ орохоор тэгээд гинт энэ бүр хамгийн гоё сизон болох юм шигсэн. Надад бас яг тийм санагдчихсэн. Надад л нэг тийм санагдаагүй. Харин одоо л санагдаж байна. Амар гоё сизон болж байна сизон 3. Тэгээд уус авраг авъя гэдэг бодол байхгүй. Тэгээд уус нэг тэгж хичээчихгүй байгаа ер нь бол. Та сажуурны ажил гээл нилээ асуудалтай. Тэгээд юу л та нөгөө дуу хий гэдэг амар бодолтой болсон бэ. Сая нэг хэсэг сизон 2-ын дараачаас ингээд утсан дээр ингээд дуу муу бичээд эхлэнгүүд ингээд дуу хийх баатлаас хамаагүй гоё мэдрэмж өөдсөхгүй надад. Тэнгүүд би одоо ингээд баатлаас хурдан болох гээд байгаа нь ингээд баатлын үг мөг бичээд ангууд ингээд тэр дууны юм ингээд урагшлахгүй байхгүй ерөөсөө. Тэнгүүд ерөөсөө зөвөр нэг хурдхан шиг баг хасагдаад дуу муугаа хийвэл арай дээр юм санагдаад. Гэтэ үзэг миний бодол бол юуцсан ард иш бол биш юуцсан дуу хийгээд үзнэ. Тэгээд явуул явна гэж явахгүй л тэгэл явахгүйсэн ч ер нь хийж байх гэж бодоод шин. Ер нь айгүй тийм шийт юм шүү дээ. Тэ амар хобби. Би чи анх бол ерөөсөө дуу юм гэдэг бодолтой орж ирээгүй шин. Эпизод 1-ийг дээр эпизод 2 дээр ч ер нь бол тэгэл нэг дуу хийхгүй гэж бодож тэ нэг хүн бол нэг тийм дуу хийх хүсэл сонирхлыг минь асааж өгсөн. Ичээр нү. Ичээр нү. Гүйг хуцаад. Ер нь тэгээд ер нь дуу хийж үзээд гэж утсан дээр юм зэн бичээд үзэнгүүд амар гоё кайфтай санагдаад энэ илүү байна гэдгийг ер нь бол ойлгоцсон. Тэг юм хийгээл 5 жилтэй trap star болох юм байна. Trap rap гэхгүй. Би болохоор ер нь бол нэг зарчсан зориг байгаа. Тэрнийхээ хойноос ер нь явж байгаа. Тэгэд бас энэ батл гэдэг замыг бас тэндээ хүрэхийн тулд ер нь туулаад явж байгаа гэсэн үгэлтэй бас. Гэхдээ бол би ер нь батл дээрээс угаасаа дуртай байхгүй нөө багасаа. Би чинь бас тийм ер нь бол Eminem сортой рэпер байхгүй юу. Багаас сонсч үзээ 8 Mile тентэр гэл те. Тэгэл Монголд ингээл дрифт юм бэ гэл юм те. Ийм юм болдог бол бас гоёо гэж тухай бид бодож ирсэ. Тэгээд яг одоо болж байгаа бүр оролцоод явж байгаа энэ хүмүүсийн дунд ороод явж байгаа даа бас үнэхээр баяртай байгаа. Тэр нь л энэ батл бол ямарсан тэмцээн яаж дуусахыг мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ дрифт хэмжээ дуусны дараа бол ер нь юмудаа хийнэ гэж бодож байгаа. Дуунуудаа хийн араараасаа хийн гэж бодож байгаа. Тэгэд яг энэ батлын хугацаанд бол бас яг ихтэй дуун дээр бас ажиллаж чадахгүй л байгаа сүүлийн үед. Яг тэгэхээр илүү панчлайн ч юм уу батл дээр илүү анхаарч байгаа болохоор одоо дуу бичих ч юм уу баталт хоёр ч бас нэг өөр юм болчиход байгаа тий. Ер нь бол ерөнхийдөө ярихад бол тийм л. Миний ер нь бол одоо ингээд манайхны баг ихэнх нь сүүлийн батал л шүү дээ энэ сиса. Одоо яг ингээд сис нэгээс явсан хүмүүсөө чинийх одоо сүүлийнх үгүй юу? Тийм ер нь бас угаасаа сүүлийнх дөө. За окей. Тэнгүүт ингээ манайхнаас ихэнх нь энэ сизон дээр ороод юм дуусгах жах шиг байна. Тэгвэл минийх болохоор зүгээр
би ялагдсан ялсан ч хамаагүй зөв бүх season sleepy бол байсан. Наа чи бас нийтдээ хэлж болохгүй байгаа. Бас яг орон гэж орон бодсон хүмүүс хүмүүс байгаа. Тэд байж ороо болоо хамруулчаар бас ингээд хүмүүс бас буруу ойлгох шүү дээ. Ер нь нэлээд хідэн хүн гэж ярих. Тэг яарсан бит хоёрын хувьд бол тийм байгаа юм тий. Би бол бүх юунд орно. Тэгээд өөр хипхоп карьер гэдэг ах юм аа. Тэгэл хийхийг бодсон юмнууд байгаа. Энэ бичлэг цацагдах үед Lastix champ болсон байгаасаа гэж хүсэж байна. Йоо. Lastix таартай шүү. Өөр би Victoria-ыг аврагуулаасаа гэж хүсэж байгаа. Бас RD байгаа. Яагаад гэхээр манай Homeboys даваадлаа энэ гурвын маань нэг нь авраг болвол би их баярлах баг. Би ч хүсчихлээ шүү дээ. Зүгээр намайг Lastix ялаасаа гэж бодчих. Тэгээ Lastix болсон ч зүгээр. Lastix champ болвол Homeboys бидний Homeboy. Яа Homeboy гэх нэш. Homeboys ч тэгэл хилхилтэл явж идэг одоо маничиг хүмүүсийг хилдэж штэ. Lastix бид нэр амьдралынхаа бас зарим үед тэг Homies гэх юм уу? Олон цаг хугацаагаас туулаагүй байгаа юм тий. Homies Homeboys гэх. Homeboys Lastix л гэлтэй. Үдэ паа. Тийм. Болцсон уу? Ер нь бол болсон. Юм ярьж тий. Чи ярих чи сууж байгаа гэж. Тэнгүү бол дуусах болоо. Тийм. Авсимаа. Энэ бас жоох ирэм. Арт сая 8 дүүлдэ жоох ирэм. Би амар гоё юм юу хэлж боддог вэ? Тэр мөр хэлж шүү. Бид хоёр маань ингэж идлээ ярилцаад Portal Bros-ын үзэж байгаа гайста зориулаад үзэж байгаа хүмүүстэй ерөн зориулаад ерөн топ 5 хэлье те. Ерөн топ 5 бас сонирхолтой байж магадгүй. Сая бодож үзье. Батлар бас батл топ 5 батл. Би одоо хөтлөгч их юм уу? Ерөн зүгээр гэж хаа. Тэгээ чи 5 батлаа хэлүүлээч. Тэгэхээр батлар хэлчихвэл амарх. Батл бол жоохон бодох л. Намайг хэлж явах чи бодох. Би мартчихгүй дээ. Хүн амьтан гомдоочгүй дээ. Тэгээ би бол одоо Lastix-ийг нэгээр тавилаа шууд. За. Тэрмэллах DSP RD гэр Victoria гарч чинь тий. Тэг чинь тий. RD-г асах юм уу? Өөр сайн даваад болоо шүү дээ яг. Яа. Би RD-г асмаар гэлээ л дээ. Чамаг асч. Гэ байна S3-аас хасагдсан юм чи магадгүй байж. Би ганцаахыг мартчих. Бэж за одоо эхлэе. За, let's go. Ганцаах. Lastix Payback тэмүүлэл 2 чап оруулах угаасаа болохгүй. Тэгээд даваад талааг оруулчихдөө. KG RD-ийн зүйлд багцсангүй. Аяг заавал RD яг нэг шилдэг 6 дахь тоглогч. Ойлоо тэгээд сайн бадлаа зүгээр хоёлаа хоорондоо ярилцж байгаа л. Чиний хувьд шилдэг 5 топ батлаар. Топ 5 current яг одоогийн байдлаар гэвэл өөр all time гэж яриулаас өөр штэ. Ер нь бол үзүүлсэн нөлөө Дивжигийн all time гэж бас тустай. Үзүүлсэн одоо батлын win streak ч юм уу үзүүлсэн том пенальтийн гарсан бэ гэдэг ч юм уу. Тэрүүгээр ярих юм бол all time дээр яригдаад явчих واخ. Current яг одоо цаг дээр хэн байгаа нь илүү сонирхолтой байж магадгүй гэж бодлоо. All time-ыг ярихгүй бай. Тийм болохоор одоо цаг дээр миний хувьд Monica тэ Ганза Lastix юм байна. RD даваадлаа. Энэ 5 no joke гэж бодож байна. Бусд нь бол joke юм. Тэгээ одоо яг одоо цагт бол яг эднэр бол яг алж байна. Тэгээ all time ярил тэгээд өөр шүү дээ. Одоо тэгэхээр хамгийн амар батлуудыг яри. Одоо энэ зүйл цацагдахад бид бүхэн IP 4 бол үзсэн байна. Тийм болохоор сая бол all time Dalbiasаар Lastix 2-ын батлыг оруулж болох. Нэгээр. Come on. Тийм. Тэрийг өгсөн хүн болгон зөвшөөрчлээ. RD ч өөрөө бичлэгнээс үзээд ямар байх юм бэ? Сая бол яг тухайн үед акшнт Lastix 2-ын батл бол хамгийн гоё юм шиг надад санагдлаа. Би амьдралдаа ийм батл хийж үзээгүй. Амьдралдаа ийм ялагдал авч үзсэнгүй. Ийм батлыг ч би өөрөө ингэж мэдэрчээсэнгүй. Мэдэрчээсэндээ хамгийн ойрхон байгаа нь Чипрушка Ганзаа 2-ыг байна. RD Rudy 2-ыг байна. RD Rudy. Тэгээд юу яа? Ингээд хоёул ирэмблээ. Ирэмблэхээр RD Rudy-ийн дээр орох юм уу? Ганзаа Чипрушка 2 миний хувьд 2 тоо. Чиний хувьд за би RD Rudy 2-ыг 2-т орууллаа. RD Rudy 2 миний хувьд 3-т. Миний Чипрушка Ганзаа 3-т болж байна. Ганзаа Чипрушка 2 хоёулаа сайн байсан байхгүй. RD Rudy дээр болохоор RD хайпруулад Rudy-гийн зарим юмээс оролцсон юм шиг те. Миний хувьд Rudy бас хангалттай бас тийм сайн хэмжээнд төрөөгүй байсан. Гэтэ сайн байсан. Гэтэ яг миний яг
одоо ганцаах Чебурашка хоёрын төвшөнд бол бааталдаж чадаагүй гэж би бас maybe те тэгж бодвол бас магадгүй л юм байна. Гэтэ яг байна нэг мэдрэмжээр яг тэр үед үзчихсэн мэдрэмж байл амар гоё. Дараа нь юу л да төрөө Тэмүл хоёр. Тэр хоёрын батал нөөж өгсөн шүү дээ. Чаваг нэг амар шаадаг шүү. Хай Моника жижигэрэл юм би. Тэр гоё. Тэр дээр төрөөч анхны батал байсан. Хоёрын юм санагддаг. Тэр бас юм те. Гэтэ яг тэр хоёр чи овер тайм гаргадсан шүү дээ. Санаж байгаа. Тэр нь л орох юм байна. Тэгэхээр тавд. Миний бодлоос хин гэж залуу байдیں۔ Виктор Моника гэдэг. Тэр бас миний тэр 6 тийм байна. Тэр яг 6 батал юм. Төрөөгийн 2 батал магадгүй all time байна те. Яалчгүй цөөхөн батал хийсэн гэхдээ all timed нэг гол нэг төрөөг юу яг бүр нэг юм хагш. Төрөө ер нь батал болгон дээр хаг спешл орохгүй шүү. Хагш байгаагүй. Яг төрүүд нөгөө өсөлтөж хаг шаадгүй. Дандаа ан маань үздэг. Тийм болохоор all timed Last X-с хоёрыг ч гэсэн сайн л батал хийсэн юм байна. Одоо батгад. Яа нэг EP1 яг сайн батал. Энэ бол сайн батлууд зөндөө. Одоо тэгээд season 3-ын батлууд бол бүгдээрээ сайн батал болж байна дөө. Хөөе. Мегах ганцаах гэсэн тэр эдийн баталж амар шүү дээ. Санаач спешл тавьчих. Спешл орохгүй те. За окей. Ийм тав гарлаа бид бүхэн дээр. Спешл болгохгүй шүү дээ. Баярлаа. За тэгээд биднийг урьж оролцуулсан Portal Frost-о баярлаа. Үзэгчдээ баярлаа. Тэгж гэдэг. Сайдын ясаар. Тастаа баярлаа. Тэгээд яа амжилтсаа дараа гэж бодлоо. So see you soon. Баярлаа. 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 Portal Frost. Subscribe, like энийг хэлдэг үстэй. Дундаа бүх цагаа зарцуулах л байна да. Одоо баталд ч дундаа цаг зарцуулах чинь тий. Тэгээ fog battle. Fog craft хийчих. Энийг асч байгаа юу? Асгой л гэдэг. Энэгээр л ерөөсөө бичлэгээ эхэлж штэ. Fog battle.